Манай Дүүхөр Happy Veritas салбарт эмэгтэйчүүдийн хэтэйв шинжилгээ хийгдэж байна. Энэ шинжилгээгээр бол өндөгчний үйл ажиллагаа, сарын тэмдгийн мөчлийн хэмж чанар, түүний биологийн физиологийн үндсэн шин чанар ямар түвшин байгааг бол тодорхойлох боломжтой. Түүнчлэн жирэмсний бүх үе шатуудад ургийн хөгжил, жирэмсний явцыг тодорхойлсон үзлэг хийгдэж байна. За манайд хийгдэж байгаа шинжилгээний давуу тал нь болохоор зэрэг дан ганц эмэгтэйчүүдийн өвчлөлтүүдийг умаа өндөвч нөхөрч хэрэгтэн тогтолцоонд явж байгаа үйл ажиллагаа, биологийн үндсэн шин чанараа агуулж байгаагүй ялгаж үйл ажиллагаа аль түвшиндээ хямарч байгааг тодорхойлох бүрэн боломжтой. За жирэмсний хэтэйв шинжилгээ гэдэг нь болохоор өндөр давтамжтай хэтэйв. Энэ өндөр давтамжтай доо энэ болохоор эдис болон түүний хэв үйл ажиллагаанд ямар нэгэн нөлөө үзүүлдэггүй гэдэг маань үндсэндээ жирэмсэн үр хөврөл өсөн бүрдэж байгаа үр хөврөл болон их хэвлэлд төгжиж байгаа үр хөврөлд бол ямар нэгэн хорт нөлөө байхгүй гэсэн утгатай. Тийм болохоор жирэмсний явцад үе шатаагаар хийгдэх хэтэйв шинжилгээнүүд нь болохоор урагт болон үр хөврөлийн хөгжил ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй. За ерөнхийдөө бол эмэгтэйний амьдралыг бол хэд үе хугацаа бэлэг боожт боловсролтой үе, нөхөрч юунаас цэвэршилт ингээд энэ үе болгон бол өөрөө дотроо бол өвөрмөц үе шатуудтай. Одоо жишээлбэл бэлэг боожт хөгжилтийн үед бол нөхөрч хэрэгтэн тогтцоод явж байгаа хөгжил биологийн үндсэн шин чанараа агуулж байгаагүй бол тодорхойлно. Нөхөрч юунаас нь болохоор тэр сарын тэмдгийн мөчлөг түүний үр тогтоох болон нөхөрч чадвартай байдлыг бол тодорхойлдог. Цэвэршилтийн нас нь болохоор хэд хэд үеэс бүрддэг, цэвэршилтийн өмнөх, цэвэршилтийн дараах гэж. За цэвэршилтийн өмнөх үед бол болохоор зэрэг ерөнхийдөө нөхөрч наснаас цэвэршилтийн нас руу шилжиж байгаа энэ үеийг хамаардаг. Ийм учраас бол жирэмсний хэтэйв шинжилгээд тэр үед гарах биологийн болон шилжилтийн үйл явцууд хэрхэн цаг үе олж байгаа, эмгэг өөрчлөлтүүд хэрхэн бий болж байгааг бол цаг хугацааг уншиж, тухайн үед авах арга хэмжээ зөв бодлого барьж хандхад бол чухал ач холбогдолтой юм аа.